Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаг, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зүүн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд миний иргэдийн төлөөлөгчдийн хурлыг байгуулж 5 дугаар сарын 23-ны өдөр анх дугаар хуралдааныг зохион байгууллаа. Энэхүү хуралдаан нь хүүхэд багчууд өсвөр үеийнхэнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар мэдлэг олгох, хүүхдүүдийн эрх ашигтай холбоотой асуудлыг боловсруулах, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл явцад хүүхдийн оролцоог дэмжин иргэн мэдээлэл хүргэдэг тогтолцоог бий болгох зорилготой юм а. Энэ ажиллагаагаараа бидэнд бас ажил төрлийн голон санаа, магадгүй тулгамдж байгаа шийдвэрлэх олон асуудлууд, магадгүй ирээдүйн энэ залуучууд хүүхдүүдийн мөрөөдөл биелэхэд бас санаанууд ихээр төрж гачирнэ гэж ойлгож байгаа. Хүүхдүүд маань цаашлаад хуралдааныхаа явцад бас ямар нэгэн шийдвэр гаргаж бидэнд хэлнэ гэдэгт бид итгэж байгаа. Анх дугаар хуралдааныг нээж гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Номин Чимэг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нутгийн удирдлага бодлого зохицуулалтын хилцээний дарга Багдаал, Дэлхийн зүүн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Тошлоо нар хүндэтгэлийн үг хэлэн сум орон нутгийн хүүхдүүдийн дуу хоолой болсон 41 төлөөлөгчдөд баяр хүргэж амжилт хүслээ. Үүний дараагаар Монголын ирээдүйн хөгжлийн эзэд болсон хүүхэд багчууд өсвөр үеийнхний дуу хоолой төлөөлөл болон сум орон нутгаасаа сонгогдсон шилдэг тэргүүний манлайлагч 41 сурагчид миний иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон бүрэн эрхээ баталгаажуулж үнэмлэх ингэрийн тэмдгээ гардан авсан юм а. Хүүхдүүд бүгдийгээ дуу хоолой болж чадах тийм зүйлийг энэхүү ингэрийн тэмдэг үнэлэхээр гардаж авч байгаадаа туйл их баяртай байна. Энэхүү миний эдийн төлөөлөгчд байгуулагдсанараа бид нар одоо хүүхдэд тулгамж байгаа бүхэл асуудлыг шийдвэрлэж өгөхийн төлөө хүүхдээрээ дамжуулан хүүхдэд ямар нэгэн мэдлэг олгохын төлөө бүгдээрээ хичээж ажиллах болно. Тус хуралдаанаар хурлын дэгийг батлах, дарга тэргүүлэгчдийг сонгох, нээлттэй микрофоноор тулгамдж байгаа асуудал шийдвэрлэх арга замуудынхаа талаар санал бодлооч чөлөөтэй солилцох, Ховд аймгийн хүүхэд багчуудын эрхэмлэх зүйлийн төслийг хэлэлцэн батлах, түүнд нийцсэн тогтоол гаргаж тогтоолын төслөө танилцууллаа. Мөн энэ үеэр цаасан шувуу нисгэх, асуудлыг эренблэх, хуралдаанаас зөвлөмж шийдвэр гаргаж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд гардуулан өгөх гэсэн бүтээлч санаачлалуудыг өрнүүлэн хүүхдэд тулгамдсан асуудлуудыг хүүхдүүдийн дуу хоолой болсон төлөөлөгч хүүхдүүдэд хамтдаа шийдвэрлэх гарц боломжийг бүрдүүлж өгснөөр чухал ач холбогдолтой гэж дүгнэж байна.